GC Монгол байгууллагаас зохион байгуулагддаг Bright Business Talk нэвтрүүлгийн 7 дахь удаагийн зочноор манай лидер салбар байгууллагын гишүүн Гэрэл Жаргал маань оролцож байна. За баяр хүргье. Тэгээ манай онцлог бизнест ингээд шалгараад өнөөдөр ингээд нэвтрүүлгийн зочин болоод оролцож байгаад маш их баярлж байна. Тэгээд ер нь бол нөгөө манай зочид чинь зүгээр нэг зочдыг бизнесийг ингээд сонгодог, шалгаруулж байгаа сонгогддог. Тэгээд энд ингээд шалгараад тэнцээд ингээд орж ирсэнд бас дахиад баяр хүргье. Сонгосон баярлаа. За одоо ингээд эхлээл уугаал хэлчихсэн. Тэгээд согтоол гардаг даа. За амжилт. Cheers. Манайх болохоор нэг юм чөлөөт ярилцлага, нэг юм албан бус. Тэр өөрийнхөө мэдж чаддаг бүгдийг ингээд бас жисэгийнхаа найзуудтай ингээд хуваалцаад бие биенээс ингээд суралцах зорилготой. Би болохоор хөтлөгч биш. Тэгээ тийм болохоор зоргоороо асууна. Тэгээд нэг 22 асуулт байдаг. Яг үндсэн 22 асуулт байгаа. Тэгээд 22 асуултыг асуугаал тэгээд гэрлэг харьж болно. Тэгээд хариулахгүй бол тэгээд хондох байна. За танаа гэрт чинь хөрөгчөнд юу байгаа вэ? Хөрөгчөнд өндөгөө сүү байгаа. Тэгээд тунаа байгаа. Тэгээд үдээс талх байгаа. Ногоо байгаа, нарийн ногоо тэгээд төмс луун тэгээд ингээ юу гэдэг мах байгаа. За амарчсан ийм юмнууд байгаа. Тэгээд яг жуус мүстэй бир мир вайн за нэг тиймэрхүү. Бир вайн юунж олон орж ирдэг. Бир мир. Нөгөө дандаа шууд нөгөө өглөөнийхөө дүрслээ шууд юу байлаа гэж. Тэг мах байгаа төмөс байгаа гэснээр бир мир вайн. Шууд нөгөө хөрөгчнийхөө хаалхыг бодоод байгаа. За GC байгууллагт чинь 2000 хэдэн онд 21 оны гишүүн тий. Лидер салбар байгууллагыг яагаад сонгосон юм? Яах вэ тэгэл. Ерөнхийдөө бол яг нөгөө ажил дээрээ би дандаа айгу залуу хүмүүстэй илүү одоо тийм нэг жинзэнтэй илүү одоо ажилдаг. Тэнгүүд үеийнхэн болонтэй өөрөөсөө жоохон одоо дээшээ хүмүүсээс те суралцах харах нөхөрлөх те. Ер нь бол илүү нөгөө нөхөрлөл харж тэгээд тэр яг манай салбар чинь бас айгу онцлогтой те яг нөхөрлийн тал дээр бол. Тэгээд яг тиймэрхүү мэдрэмжүүдийг авах гэсэн учраас салбар илүү сонгосон доо. Яг сайн хэлжсэн ийм нэг онцлогтой гэдэг нь яг ямар онцлогтой? Гэхдээ үгээр тайлбарлахад айгүй хэцүү маа дотор нь үл биеэрээ тайлбарлах. Дотор нь орж зурцлээрээ мэдэрч ийч та. Яаж дотор нь орох вэ? Одоо тэгэл гадаа юу ч гэмээр юм битээ. Тэгэхээр нэг тийм гоё нэг юмтэй татан мэдрэмж. Энгийн зүгээр найз нөхдөөс илүү те нэг юм битгээ одоо юу ч гэмээр юм. За ах дүүс хинж одоо хайшаа. Гэхдээ яг нэг тийм одоо нэг юм тэг нэг бүхэл мэдрэмж гэмээр юм уу? Ер нь бол хамт олонтойгоо тийм мэдрэмж авдаг. Одоо л юм гэж орчих шүү. За чи машин байсан бол ямар машин байх вэ? Lexus авах байсан. Би өөрөө уусаа ер нь бол Lexus дуртай. Тэгээ дандаа загвараа салхтай дандаа Lexus ундаг. Тэгээ айгу 5 тухтай. Тэгээ амар аюулгүй safe. Бүх юм ингээ айгу сайн бодолцож хийдэг. Тэгээ нэг хөвдөрл мэдрэл гараад байхгүй. Өөрөө ч гэсэн тийм хүн байх юм. Тэгээ бүр ингээ 5 дух ингээл явж явах дуртай хүн байх нь шүү дээ. За бизнесийнхаа санааг ер нь хизээ яагаад ийм бизнес хий гэж бодсон юм бэ? Хизээ үүсгэн байгуулсан. 2016 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд бизнесийн санаа болохоор анх яг хүүхдэд төрүүлчихэд тэгээд нэг охинтой тэгээд охиноо төрүүлчихэд 4-5 сартай хахад нь жоохон уйдаж эхэлсэн. Тэгээд хүн чинь яг нэг өөрийнх нь нэг юм багын нэг юм сонирхлыг аягүй сайн сонсгол стил юм байлаа л да. Би ерөнхийдөө баг байхын бүр 10 жилдээ ахын аягүй тийм нүүр бодох дуртай тэгээд ангийнхаа охтуудын нүрийг дандаа буддаг. Их сургуульд байхдаа ч гэсэн тэгээд дандаа ингээл хүмүүсийн нүүр хараа явж байгаа яг тийм охин байсан. Тэгээд хүүхдэд төрүүлснээс хойшоо гэрт суугаар ч энэ өөрийгөө хайгаал тэгээд сургуулаа төгсөрдөөсөө яг ажилд ороогүй. Тэгээд тэр хоорондоо айгүй YouTube үзэнтэй. Эхлээд ер нь бол яг
мейкапаас илүү их хийсэн. Тэгээд дандаа будалтын бичлэг үзэн тэгж явж агаад өөрөө яг бүтээгдэхүүнүүд оруулж ирээд эхлээд яг онлайн шопныг эхэлж ирсэн. Тэгээд яг нөгөө хоббигоороо өөрийгөө нөгөө амар завгүй байлгах гал тий. Тэгээд хажуугаар нь бас нэг наан цаана гэж болгочихгоо. Тэгэж явж агаад охиныгоо 7 сартаа байхад нь жижигхэн стор дэлгүүр нэгээд тэгээ яг нүүр будалтын бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг байсан чинь яг одоо нөгөө арьс арчилгаар үйлөө бүр орох хэрэгцээ шаардлага гарсан аахгүй яа тэгэл хүмүүстэй нөгөө бүсгүүчүүд маань өөгөө илүү нөгөө дарах гэдэг ойлголттой тэрнээсээ тэр өөгтэй нөгөө арьс нь ямар ахын чухал шүү дээ ердөөсөө өө даралттай л крем мэрэглийн нүрэл гой бодож сурыг яг нэг 16 17 онд ч мейкап бүр ингээ амар тэг хөгжсөн штэ. Тэгээ яг тэр үед илүү арьс арчилгаа руу орё гэж шийдээд тэгээд одоо илүү нэг асуудал шийдэхин тулд одоо арьс арчилгаа руу орсон гэж ойлгож болно. Одоо бол баг анхчин бас нэг 17 18 онд мейкап энэ төр хийгээл нэлээ явсан. Тэгээ одоо бол баг нүүр будалтаас илүүтэйгээр ерөнхийдөө жоох арьс арчилгаа, илүү онцлогоо, бүтээгдэхүүн судалгаа тиймэрхүү юм илүү. Яг зөвхөн. Ер нь бол хүнээс сонсоо. Тэгээс миний мэрэгч шал өөр би мөсийн хууль зүйн сургуульд өгсөн. Олон улсын эрхцүүч мэрэгчлээ. Гэхдээ хандрал тэгээд мэдээж хуульгүй юм байхгүй шүү дээ. Хэрэглээндээ оруулаад явдаг. Тэрнээс шал яг цаашаа тэрийгээрээ бол явахаар байгаагүй. Тэгээ ер нь бол бизнес гэдэг чинь альва хүний асуудлыг шийдчихэж нөгөө бизнес чинь ингэ явдаг шүү дээ. Тэгэхээр чиний яг нөгөө ярьж байгаа яг ингэ мэдээж будаг гоё тий мэдээж ингээ өөс эвгүүг харагдах ёстой. Гэхдээ тэр яаж өөс эвгүү харагдах ёстой гэдэг юм чинь цаатлын ингээ манайхан хэрэглэхгүйгээр наана ингээд идэг тий. Тэр чин тэр бүр цаатлын ингээ долоо харцсан байна гэдэг чинь бас мундаг байна л та. Тий одоо тэгээ бас ерөнхийдөө жоохон байр солигдож байгаа. Хүмүүс яг ковидоос хойшоо тий нүүр будалхээс илүүтэйгээр арьс арчилгаа руугаа айгүй их орсон. Ер нь бол тий нэг будах сонирхол алгаа тий будаггүй ямаар байна. Зүгээр л хөнгөн буддаг баймаар байна. Нөгөө нэг амар тийм heavy makeup ч одоо ерөнхийдөө жоохон илүү тийм натурал тал руугаа болоод байна. Тэнгүүд илүү арьс руугаа анхаардаг болж эхэлж л байна. Харин тий одоо энэ маш олон орны ингээ makeup artistууд байдаг шүү дээ. Чиний ингээ үлгэр дуурайл авдаг ч юм уу эсвэл чиний яг дуртай төрлийн стил мейкапын тийм төрлүүдээ яг юу вэ? Ер нь бол яг нөгөө нэг нүүр будалт ч өөрөө те нэг бол жоохон барууны тал руугаа те яг ингээл амарлаг гэрэл сүдэр мөдөр тавиал ихэнхдээ яг ингээл нөгөө ютубер гадныхан бол яг тэр тал руугаа илүү байдаг. Нөгөө тал болохоор жоохон те Аз талын солонгостой илүү тийм cute те натурал. Тэгэхээр нөгөө бүтээгдэхүүнүүд байгаа соёлын ялгаанууд ер нь бол гардаг. Би болохоор жоохон барууны тал руугаа илүү сонирхдаг. Тэгэнгүүт яг нэг мейкап артист гэвэл бас яг зөндөө л дөө. Гэхдээ яг мейкап артист нь гэхээс илүүтэйгээр нөгөө яг гадныхан чинь ингэдэг штэ өөрсдөө эхлээл нэг ютубер жоохон таниулж ирсэн мейкап бүтээгдэхүүнүүдээ те нөгөө брендинг болгоод гаргаад ирдэг. Тэгэнгүүт би болохоор яг нөгөө тэгтээ айгүй сонин нөгөө ирчүүдтэй мейкап төр бас амар тийм илүү давмгай байдаг. Ялангуяа трансгендерүүд ирчүүд энэ төр. Тэгэнгүүт яг Nikita Dragon, тэгээ Jeffree Star гэл дандаа нэг гей трансгендер тиймэрхүү хүмүүс айгүйх үздэг байсан. Тэгээ бүгд л нөгөө өөрсдийнхөө ертөнцтэй мэдрэмжийн хувьд арай илүү тэр нь мейкапаар илүү илэрхийлэгдэж гардаг. Тэгэнгүүт илүү сонирхолтой бүтээгдэхүүн гэсэн нэг юм өөрийнх нь тэгээ онцлог илүү шингэсэн ч юм уу. Гэтэ одоо сүүлд бол баг нэг их мейкапаас илүүтэйгээр баг л нэг юм хиймжч бүхэн ч юм уу те. Тэгээл дандаа юм найрлага тэгээл те нэг юм химийн юмнууд баг л илүү судалдаг болчиход байна. Тийм нүүр будалтаас жоохон хөндөрөөл байгаа. Тэгээд ер нь нэг сүүлийн үед чинь ирчүүд бүр одоо баг эмгтээчүүдээс илүү нүүр мөрөө буддаг болсон юм шүү. Би ч одоо нөгөө солонгосуудыг бол одоо угаасаа ойлгоод байгаа бид угаасаа л хаасаа л нүүрээ будаал кремд явж идэг тийм. Монголчууд тийм болсон байл шүү дээ. Тэр харин гайхсан. Нэрээ гэхдээ тэрийг би нөгөө талдаа айгу зөв гэж бодож байгаа. Энд чинь нэг юм крем тавина, пудр тавина гэж арьсаа ингээ хамгаалж байгаа. Өөртөө арчаатагийн л шинж шүү. Тэрнээс биш муулаагүй шүү. Тийм шүү дээ. Ер нь арьс арчилгаан дээр ч гэсэн эрэгтэй хүмүүс одоо юу гэдэг чинь одоо над дээр болохоор айгүйх бас эрэгтэй хүмүүс ирж ингээл зөвлөгөө энэ дээр авдаг. Тэнгүүд яг нэг юм 20-од насныхан ч юм уу те одоо нин уугүй арай тэдний чинь ичимхий байдал нь арай бага. Тэнгүүд яг нин уугаа намайг ингээд арьсаа арчлаад ахаар те найзууд маань амар те гей юм гэдэг байна те чи одоо хүүхэн шиг гэдэг байна гэдэг. Одоо энэ ойлголт бол бүр ингээд болох хэрэгтэй. Нүгд ирчүүд яг үндэ дотроо гоё яртай байхыг хүсдэг штэ. Ер нь бол одоо ингээд нэг эрэгтэй хүн байлаа гэхэд те зүгээр эрэгтэй найз ч өнө хин ч өнө миний арьс ямар байна гэл ер нь аюух асуудаг. Тэгэхээр яг цаанаа бол бүгдээрээ л гоё яртай авах хэрэгтэй. Гэтэ яг нөгөө санаа зовдөг илэрхий ичдэг ч юм уу те. Тэгэхээр яг энэ ойлголт байхгүй болчих юм бол
ер нь айгүй зүгээр л гэж боддог. Эхлээд энэ байхгүй болчих дараа нь магадгүй те одоо нэг хөнгөн арьсаа хамгаалах бодол ч юм уу те тиймэрхүү зүйл орж ирэх. Гэтэ ер нь бол яг арьс арчилгаа тал дээр бол одоо яг манай улсын хувьд л жоохон хоцрогдолтой л ер нь бол явж байгаа. Тийм болохоор нөө солонгосчуудын хийж байгаа үйлдэлтэй бидэрт арай илүү тусахгүй хөөхгүй ч юм уу хөөх гэж гайхаал. Тэгэл өөрчлөлтөөл явах л хаалта. Diaberg Curran. Ер нь бол одоо энэ арьс арчилгаа, мейкап одоо яг ийм төрлийн ажил хийж байгаа хүний хувьд чи юуг илүү одоо ийм болоосай тий ялангуяа Монгол хэрэглэгчдийн хувьд монголчуудын хувьд ийм болоосай гэж хүсдэг вэ? Ямар нэг зөндөө юм байна. гэсэн. Нэг хоёр хоороо. Зөндөө. Ерөнхийдөө бол яхав те одоо нөгөө хүмүүс харьцангуй ингээл өөрчлөгдөөд арьс арчилгааны тэг мэдлэг мэдээлэлтэй болоод явж байгаа ч гэсэн тэр нь цөөнх байхгүй юу? Яг масс бол биш. Тэгэхээр хүн болгоны арьс арчилгааны талаарх ойлголт өөр. Зарим нь бол бүртээ лакшери хэрэглээ гэж боддог. Одоо тэг серум ампул яасан вэ? Тэг эссенс месенсийг бол тэгэнгүүт зарим нь болохоор тэг яг шүд угаахтай адилхан. Тэгэхээр хүн хүний нөгөө нэг одоо хүлээж авах байдал өөр байгаад байна гэсэн. Тэгэхээр би бол ядаж одоо нэг өөрийгөө нэг хайрлах нэг тэг илэрхийлэл. Гэтэ арьс гэдэг юу нэг айгүй чухал. Айгүй сонио ингээ хүн одоо тэ нэг гоё арьстай байхаараа зүгээр л амар хөөрхөн харагддаг. Тийм. Би бол өрдөөсөө тийм царим муутай хүн байдаг гэж боддог. За хэрвээ арьс нь гоё бол цаанаасаа нэг гэрэлтэн нүдэн дулаахан тий. Тэгээ дээрээс нь арьс өөрөө одоо ганцхан бүтээгдэхүүнээс биш хүнийтэй нөгөө нэг доторх зүйл одоо нөгөө эрүүл хооллолт тий амьдралын хэм маяг нойр юу гэдэг нь тий бүх юм чухал. Тэгэхээр бараг нэг төрлийн амар юм хүмүүжүүлэгч болчих жоохгүй. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор ядаж тэгээ би хүмүүсийг одоо юу гэдэг нөгөө нэг талтаа одоо үнэхээр юу гэдэг ингээл амар их бүтээгдэхүүн авахтай магадгүй санхүүгийн боломжгүй ч юм уу байлаа гэж бодоход ядаж нүрээ нэг цэвэрлжчихдэг. Тэгээд нэгтэй тос түрхчихдэг. Нарнаас ядаж өөрийгөө хамгаалцдаг. Тэгээ нарны туяа гэдэг чинь тэгээ ингээ хөвшил дүүсгэж байгаа хамгийн том хүчин зүйл. Тэгээд нойроо бүтэ авчдаг. Одоо ингээл нэгтэй ингээл утасны донтолт болоод хүмүүс амар шүн нойроо унтдаг болсон тий. Нойргууд л аяг өөх болсон. Тэгэхээр бүтэн нойроо авчдаг, усаа сайн уучдаг гэдэг чи тий. Тэгээ дээрэс нэг хоол хүнсэн дээрээ тодорхой хэмжээнд анхаарад нөгөө эрүүл байгаа хүн чинь эрүүл арьстай байх. Ер нь бол бараг 50% ингээд биднээс 100% шалгалт байгаа байхгүй. Заавал ингээд те амар үнэтэй те хэдэн сая бүтээгдэхүүн хэрэглэхтэй уулна биш байхгүй юу. Тэгээд эмэгтэйчүүдийн хувьд бол нөгөө ком гэдэг зүйлийг те бэлчээсэл гэж боддог. Яа тэгэл ком гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо ингээд бид нар одоо те ингээд тий одоо ингээд те чигшүүлэх ком одоо те чангалах ком гэж аягүй хэлдэг. Нөгөө нэг юм хайрцагын дотор яг юм ижилхэн дүрстэй бүтээгдэхүүнүүд те. Тэгэнгүүт одоо яг юм хөгжихийн хэрээр арьсны асуудлууд аягүй их болсон. Одоо нэг хүндтэй өмнө нь бол магадгүй хураашаад байна. Тэгээд нэг цайр марийн ч юм аягүй хязгаарлагдмал байсан бол одоо аягүй тийм өргөн хэмжээнд яригддаг болсон нэг хүнд арьсных нь өнгөн гадаргуунд гимтсэн байна. Эмзэгшилтэй байгаа тань нөхцөл үүссэн байна. Ингээд байна тэгээд. Тэгэхээр нөгөө нэг ком бүтээгдэхүүн ч арьсны бүх асуудлыг шийдэж чадхаа байсан байхгүй. Тэгэхээр аль болох ком гэхгүйгээр яг өөртөө тохирохтой асуудлаа шийдэх бүтээгдэхүүнүүдийг one by one боёо ингээд нэгээр нь аваад хэрэглүүл илүү зүгээр байдаг. Тэгэхгүй бол хүмүүс чинь те ингээл дандаа ком гэж явцдаг. Тэгэхээр энийг бол ядаж ихний хэлжинд болчоосэй л гэж бодоод байгаа. Гэтэ одоо цагт хүн өөрөө бүтээгдэхүүн сонгож явах хэцүү болсон л да. Маш олон брендийн те хитрхи их болсон. Алин сайн мууг нь мэдэхгүй те. Тэгэл нөгөө хүн болгон чинь өөрсдийнхөө борлуулж байгаа бүтээгдэхүүнийг л манайх сайн гэж ярина те. Тэгэхээр арьс гэдэг чинь хүн болгоны арьс чинь өөр гэсэн онцлогтой. Эмзэг бол эмзэг те. Ийм юу байгаа. Одоо ингээд нөгөө янз бүрийн энэ алдартай ингээд хүмүүс үүдэн штэ. Одоо Монголын ингээд celebrities. Тэр дотроос хамгийн муухай арьстай нь хэм бэ? Йоо ястаа мэдгүй байна. Ястаа сайн мэдгүй байна. Тэгэж нэг тийж. Тэгвэл жиси дотроос нэг хэлээ. Айдын заавал. Гэхдээ ихтэй зүгээр муухай арьстай хүн яг үндэ зөндөө штэ. Тийм ер нь бол зөндөө.
Тэгэл бүгдээрээ л Гэтэ хүн болоход гоё штаа хүсэлтэй нэ зүгээр шууд шулуухандаа шудрах хэлэхэд 90 ч нөө гэтэ эрэгтэй хүмүүс ч бас яг нэг юм бариад авчвал хайрцаг руу тууштай тий айгуу тууштай нэг ойлгоцсон бол тэгэл ямар ч хийх ёстой гэж хийгээд байдаг. Би бол эмэгтэйчүүдийг жоохон залхуул гэж хэлнэ. Өөртөө яг нэгдэгтэй орой толны өмнө гаргаж 30 минут гаргахаас залхуурдаг. Одоо ингээл ерөнхийдөө арьс арчилгаа чинь нэг цэвэрлэгийн арчилгаа хэлэн 10-аад нэг степ болж байгаа байхгүй. Тэнгүүд ингээл степ бол. Оо тий яг наанаас ч хэлсэн. Тэнгүүд ингээл нийлүүлсэн юм байна уу тий ингээл илүү хэлбэршүүлмаар байна. Наа хоёрыг чинь нийлүүлж болдгоо юм. Ийм халын мэрэлх юм уу гэл энэчнээс хэлж байгаа. Тэгэхээр нөгөө нэг одоо би болохоор арьс арчилгааг дандаа юутай хэлээ зөвөрлөлтэй нөгөө жимтэй яг дасгал хөдөлгөөн ихтэй. Хүн чинь яг ингээд системээр дасгал хөдөлгөөн байдаг шүү дээ. Жимд ороод юм самардаад байдаг шүү дээ. Нэг өдөр хөлий, нурууи, гарыг. За тэгээ хажуудаа тренертэй болтой илүү үр дүнтэй авч юм уу. Тэнгүүд одоо би бол өөрийгөө яг л тэрнтэй адилхантай арьс арчилгааны ментор буюу илүү тренер гэж харж байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүмүүс хэрэглэг бүтээгдэхүүнэн те заагаад өгнө, хуваарийг гаргаад өгнө, яаж хэрэглэхийг хэлээд өгнө. Ингээд яг системтэй ингээд нөгөө олон степүүд чинь те яг л өөр зүйл хийж байгаа л гэсэн. Ингээ явал угаасаа л ер нь бол үр дүн ингээд ойлгомжтой гардаг. Тийм. Тэнгүүд яг тэрний хийхээс шууд залхуурхаас л хэлж байгаа байхгүй. Шууд төрүүлээл залхуурчиж байгаа юм чинь тий. Одоо сая ингээд пүү 10 гээл. Тэгэхээр нөгөө 10 гэж бодохоор л амар санагдаад. Яг уг нь ингээд тууштай хэрэглээ явах юм бол тэр чинь нэг юм хідэн юм хэрэглэж байгаа баг мэддэхгүй. Ингээд хурдан. Цаг хугацааны өрч гэсэн бид нар одоо жимд яваал те нэг сарын дотор нэг гоё те six pack нэг гарахгүй шүү дээ. Ядаж нэг те жил ч юм уу хүнээсээ шалтгаалаад. Яг тэрэндээ адилхан арьс арчилгааг бол яг тууштай хийвэл нөө жилээр тооцдог. Тэнгүүд хүмүүс болохоор одоо юу гэдэг нөгөө хэрэглээл те богино хугацаанд гоё үр дүн гаргахыг гэж үздэг. Гэтэ хизээч нөгөө яг гоё амжилт чинь хизээч богино хугацаанд те easy олохгүй шүү дээ. Тэнгүүд нөгөө залхуу учраас амар клиник юмнууд дээр очиад те одоо юу гэдэг чинь одоо шууд ингээл тарилга юу гэдэг юм. Яг гоо заслын аргаар хурдангой болох гэдэг. Гэхдээ энэ хоёр өөр зүйл байхгүй. Нэг нь бол арьсны хоол гэсэн бүтээгдэхүүн бол нөгөөх нь алтай илүү заслын юм. Яг асуудалтай байгаа хүндэрж байгаа тохиолдолд хурдан хугацаанд засна. Тэр засж байгаа үр дүн бүтээгдэхүүнээрээ барина л гэсэн. Тэгэхээр хамтдаа л ах хэвээр. Хүмүүс яг аль нэгнийг барих гэдэг. Бүтээгдэхүүнээрээ олсон дээр юм уу? Эсвэл одоо та ингээл эмнэлэгт очиод тариа энэ төр хийлгээр аппарат лазер масерт орох юм уу гэдэг ингээд сонголт хийх гэдэг байгаа. Зөв. Тэгээд олонний өмнө хамгийн эвгүй байдалд орж исэн юм чи юу вэ? Эвгүй байдал та. Тэ. Олон нийтийн өмнө. За ойрд бол байхгүй маань. Би 9-р ангид ахта нөө айгүйх англи хичээл дээр презентацийн тавьдаг байсан. Тэгээ хамгийн анхны презентацийн дээрээ ухаалтчихж байсан. Тэр хөөх яаж чадах вэ? Wild animals буюу нөгөө нэгтэй зэрлэг амьтдын талаар презентацийн тавьж байсан. Тэгээд би нэг зэрлэг заамчлаа нэг тим юм ярих байсан. Тэгсэн чинь нөгөө бараг л одоо тэ нөгөө анх удаага англи хэл дээр ингээд тэ презентацийн тавьж үзэж байгаа. Тэгээ ажил нөгөө амир тим лидер энэ төр болцсон. Тэгээд нөгөө төрүүлж гараад бараг л тэ багийн гишүүдэд танилцуулж чадахгүй. Би тэгээ ерөнхийдөө ингээд сандарч мандарахаар амар улаадаг байхгүй юу. Тэгээд нэг түнтийсэн амар помидор шиг болсноо ухаалтаа унс. Тэгээд нөө ухаалчаад буцаад сэрэхтэй ичээд нөө босчихдохгүй. Яана гэд тэр л та хамгийн тэр дороо хөвцөө. Тэгээ бараг л нөө хөвтөөд гүрээгээд гэдэг. Тэр л та хамгийн юу байдал байсан. Ээж аваасаа нуудаг хамгийн том нууц чи юу вэ? Нууцаа. За ястаа нэг нуудаг юм бараг байхгүй. Тэгэл нуусан ч гэсэн баригдчихжээ шүү дээ. Нэг бол нэг нэлийн хугацааны дараа би ер нь нэг их ээж аваасаа нэг юм асуудаггүй. Дандаа өөрөө мэдээ шийдчихсэн. Тэгээ ер нь 10 жил мэл байхдаа одоо магадгүй харагдаасаа айгу өөрч гэмээр юм уу те нэлээд тийм piercing сонирхон те амар тату сонирхон те тэгэл хийлмэл хамартай хамаг юмаа цоолох амар сонирхолтой. Одоо хэдийн юмаа цоолцсон. Одоо бүгд битүүсэн. Чихдээрээс ороо. Тэгээд битүүрчдэг үү те ингээд хэрэглэхгүй болохоор. Тэнгүү чин тэгэл нөгөө айгүй юм нуун тэгэл хэлмэлээ цоолж бол тэгэл баригчин. Нэг бол нууж явж яснаа тисгүй те хэсэг хугацааны дараа энийг хараа гэл те. Ер нь жоохоо сахилахгүй охин байсан. Айгүй хөдөлгөөнтэй зүүрүүд. Нуун тэгэл дараа нь баригдчихсан. Жисиг ингээд 2021 онд орсон шүү дээ. Тэгээд орсноос хойш одоо ингээд хэдэн найзтай болсон байна. Зөндөө шүү дээ. Зөндөө яг нэлээд тийм closed гэвэл яг нэг за нэг 5 6 мурга байх. Тэгтээ тэгэл бүгднтэй л мэдээж найзууллаа. Одоо ингээд жисээ байгууллагт ингээд элсэж орсноос хойш чиний амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ? Сайн нөлөө.
Сайн ч үж болно, муу ч үж болно. Гэхдээ яг одоо нөгөө нэг арай нэг өөр мэдрэмж гэмээр юм уу? Одоо манай ах чинь угаасаа тэг гоо сайхны ажил учраас ихэнхдээ эмэгтэй хүмүүстэй ажилтдаг. Тэгээ эмэгтэй хүмүүс дотроо тэг дандаа нөгөө жоохон дүү хүмүүстэй. Илүү тэгэнгүүт чинь яг арай нэг тийм одоо зарим тохиолдолд арай дэшегээ ах ч юм уу те эгч ч юм уу те тэгэхээр хүмүүсийг илүү таньж мэдэх тал дээр л нөлөөлөл үзүүлж байгаа юм болов уу гэж харж байгаа ш. Хүмүүс чинь ийм байд юм байна. Тэгэнгүүт чинь дандаа эмэгтэйчүүдтэй илүү харьцдаг учраас одоо ир ийм холилдсон те тийм одоо юм хамт олон ч юм уу би өөрөө ажил хийж байгаагүй. Яг оюутан багтаал ажлууд хийж байсан. Яг төгсчөөд мэрэгчлэр ажиллаа шууд л хувийн бизнесийг авсан болохоор. Тэгэхээр нэг юм хамт олон гэдэг чинь нэг юм байд юм байна. Тэгээд ажил дээр бол би чинь тэгэл нөгөө тэ захирлахөө. Тэгмүү чисэд ороод тэгэхээр тэ шал өөр байр суурьтай. Тэгэхээр хүмүүсийн ингээл хандлага гэл ер нь сайнтай муутай хүн ямар байдгийг айгуу сайн олж харж одоо танилцж ийн гэмээр үү да. Яг л ингээл нэг байгууллага дотроо нэг найзууд дотроо л юм хязгаарлагдсан бол илүү олон хүмүүстэй танилцаалаа хүмүүс чинь юм байд юм байна. Мэдээж тэгээ олон хүн дотор чинь сайн ч юм аа муу ч юм байгаа шүү. Тэгэхээр тийм хүнийг илүү одоо таньж мэдчихин л гэмээр юм уу да. За би түрүү юу харж байлаа. Хэдэн биеийн тасартай. Би өөрөө сайн даа. За тэгвэл одоо нэг өгчгөө. Гэхдээ би нэг биер ол их уудаггүй. Би нөгөө хатуу юм уу? Юу глютений нөгөө глютений харшилтай тэгээд ерөнхийдөө ол нэг их биер энэ төр их хөөж олж чаддаг. Тэгэхгүй. Тэгээд очир нь ол гайгүй. Банаа да нэг. Гэхдээ биер ол тэгэж бүр муутлаа олгож байгаа. Тэгвэл чамайг дагуулаад Япон явахаас. Би бас пив ууж чаддгүй байсан. Япон яваад анх пив үзээд Саппоро гэдэг пив ууж үзээд тэгээ тэрнээс хойш пивэнд их дуртай болсон байдیں۔ За өөрийгөө солиото гэж дүгнвэл 1-10. 10. Тий, ер нь crazy юм байна. Ер нь бол crazy. Жохо айгуу тийм огцом шийдвэр гаргалттай. Тий. Юмыг амар боддог хэрнээ яг нэг шийдэх юм бол юу ч хийж магадгүй. Юу ч хийж магадгүй. Тийм болохоор өөрийнхөө яг тэр зам жоохон дартдаг. Баярдаг. Өөрөө. За амьдралдаа хэдэн хүн үнсэж үтсэн бэ? Хэдэн үнсэж байна? Зөндөө шүү. Зөндөө тас. Тоолж бол мэдхгүй. Тоолж ашиг гэж. Мэдхгүй. За тэгвэл эрэгтэйд эмэгтэйд гэлчдэг байл. Эмэгтэй ч зөндөө. За зөндөө ч яахав те. Бас байгаа. Эмэгтэй нь бол нэг 10 дотор аахаа. Тэгээд тэр чинь нэг шалахгүй юм биш. Эрэгтэй нь бол тэгэл мэдхгүй. Бүр 20 30 байгаа. If you live your life to the max, say yeah. If you're making money for the fam, say yeah. If you live your life to the max, say yeah. United Nude in Mongolia. За одоо ингээд бизнес хийгээ явж байхад чинь альва зүйлд ингээд асуудлууд гарна те дэвшлүүд ч ингээд гардаг. Хамгийн том одоо амжилттай болгосон одоо чи өөрөөрөө урам авдаг тэр зүйл чи юу вэ? Урам авдаг зүйл. Тэстэ нөгөө юу юм да нөгөө хүн дуртай юмаа хийхдээ те цаг үргэлжилтэй нөгөө дуртай зүйлээ хийж авах учраас хийж байгаа үйлдэл болгоноос л айгу урам авдаг шүү дээ. Тэгээ би өөрөө нэг тийм одоо нэг шантрамтай ч юм уу те ингээл нөгөө одоо нэг зарим нэг хүмүүс чинь нэг үйлдэл хийхээс амар хэтэрхийх бодоол айгаад байдаг. Ер нь тийм биш. Ер нь жоохон зоригтой. Тэстэ нэрээ те та шууд хий. Тэ шууд хуцъя гэж ер нь бол шуушаа. Тий, ер нь бол яг тийм төрлийн хүн болохоор нэг тэгж яг хөө мэдээж одоо тэ унах үе байна. Ер нь ямар үе хамгийн уналттай санагддаг вэ? Хүн хүнийгээ одоо тэ ерөнхийдөө итгэл эвдэх
Тэгэхээр тэр чинь тэгэл ажилчтай холбоотойгоор ч юм уу, хамтрагчтай холбоотой ч юм уу те. Хүн хүний яг итгэл хийж байгаа тэр үед яг тийм тохиолдолд би хамгийн их юм ундаг. Гомдол юм уу да тий? Гомдол юм байна л да. А бусдаараа бол юу гэдэг нэг юм санхүүгийн асуудал ч юм уу, эсвэл одоо тий өөр бусад асуудал бол намайг бол нэг тэгж багтаа бол гахгүй. Яг жоохон мэдээж уурлах уу яа тий. Тодорхой хэмжээнд унлаа гэхэд нэг ганц 2 минутын л уналт. Тэгэл цаастай юу вэ тий? За өгсөн бас гэж буцаад асуудал. А яг хүнтэй холбоотой асуудлууд дээр бол жаахан одоо нэг дараагийнхаа нэг одоо тий хүнтэйгээ харилцагтай ажлын ч юм уу хамтарч ажиллаж байгаа холбооч юм уу тий жоохон имэдэг ч юм уу. Тийм асуудлууд л нэг хэсэг жоохон нэг тийм тилттэй байлгаж байгаа л. Тэгээл буцаал сэргээл тий. Тэгэхээр чи өөрийнхөө нөө сэтгэл зүйтэй өөрийгөө аягүй сайн ингээд удирдах чадчихин гэсэн үг л дээ. Тийм. Би тэгээ 19 онд яг нэлээд жоохон нэг юм сэтгэл зүйн хувьд нэг юм доктортой бус те яг өөрийнхөө хийж байгаа үйлдэл. Тэгээд бас яг 19 онд манай компани жоохон үйл ажиллагааны яг томорч исэн. Тэгээ яг тэрнийг одоо нөгөө би ингээ авч чадах уу яах уу гээл те өөртөө нэг айгуу асуудалсан. Тэр үедээ ментортой болж исэн. Тэгээд ментор маань ихтэй надаас дүү залуу байсан. Тэгээд бид хоёр аягүй хуцаар ярьдаг. Тэгээл яг нөгөө нэг одоо мэдээч нэг миний ажлын асуудлыг унших гэж байхгүй. Гэхдээ яг нэм бяцлагалтай хүн талаасаа нөгөө өөрийгөө олж харах тал дээр бол 2 сар яг ментортай ажиллаж байсан. Тэр яг үр дүнтэй байсан. Тэгээл тэрнээс хойшоо яг өөрийгөө те яг л тэр чиглэлээрээ нэг одоо тэр шугамаа олоод авцсан. Тэгээл ер нь гайгүй. Ер нь одоо энэ шашин шүтлэг гэлээдэг шүү дээ. Тэр шашныг чи ер нь юу гэж боддог? Ямар нэгэн шүтлэгтэй юу? Нэг шүтлэг бол байхгүй. Би бол шашныг одоо нөгөө өөрөө сэтгэл зүг засах арга барил юм болов гэж боддоо шүү дээ. Тийм ер нь л манай гэрийнхэн бол айгүй тийм шүтлэгтэй. Тэгэл лам гэл те. Би өөрөө бол их тийм биш. Тэгтээ бас одоо итгэдэггүйч хэн хайшаа юм битээ тэгэл. Хүн ямар нэгэн шашин шүтлэгтэй бол тэрний хүндлэн тэглээгээд заавал нэг тэрэнд нь усаад байна. Чи хідэн сайн найзтай. Хідэн сайн найзтай. Best friend зөндөө юу? Тийм. Тэгээ би ер нь эрэгтэй хүмүүстэй түлхүү найзалдаг. Тийм. Эрэгтэй эмэгтэй найзууд мэдээж байгаа л да. Тийм. За тэдрээсээ нууж ирсэн хамгийн том нууц чи юу юм? Нууж ирсэн том нууцаа. Найзуудаасаа нууж ирсэн. Нэг нууц байхгүй. Тэгээ би ер нь юм нэг нуугаад байдаггүй. Нуугаад юм шиг санагдаад. Гөө. Яг л нууц ярихаар л ингээл унах юм. Нададтай бол нөгөө босон юм диско очиод ярьчдаг төрлийн юм байхгүй. Тэрнээс хойш амар одоо хүмүүс чинь нэгтэй найзууд гэсэн ирнэ ингээл нэг юм жоохон нууцаад биш. Би нэг тийм биш. Юмаа тийм ярьж иж өөрөө баг тэрнээсээ үгүй охины орд. Тийм тэрнээсээ баг ингээд тайвширдаг ч юм уу тий. Болохгүй ч юм хийсэн, болсон ч юм хийсэн тий. Ингээд тэгээд гэл ер нь нэг юм баг өдрийн тэмдэглэлээ бичиж юм шиг ер нь айгүйх тэгэл хаваалцдаг. Тэгээд нуугаал. Тэг дотор тамиртай хүн биш баха. Тэгээд юм гоё ярьжтэй юм байна. Дотор тамиртай үс чи ингээд дотроосоо ингээд өгтөн идээд энэ тэндээс нүх гараад ирэх. Нүхжилтэн тамираад хараатан байсаа тэгж. Ингээд амьдралын ч байна, бизнесийн ч байна ийм оо role model гэж байдаг шүү дээ. Ямар хүн бэ? Role model чинь. За одоо аав юм уу да. Тэгээ ер нь бол би яг зан характертэй айгу аавтайгаа адилхан. Тэгээ ер нь ямар нэг тийм одоо тий хүн дагаа ч юм уу эсвэл яг нэг юм хин нэгтэй үлгэрч авч дотроо төсөөл ахах гэх юм бол илүү ааваар авдаг. Тэгээ яг одоо миний дотоод бас яг мөн чанар жоохон ийм одоо манай эрэгтэй найзууд бол наа юу тийм за иршүүд хинж хаашаа юм тий ер нь ир хүн шиг гэж ярдим тийм тэгэхээр илүү жоохон ааваараа харж илүү аавыгаа л одоо ааваараа үлгэр дуурайл авсан болохоор тийм хамгийн хуурай ч хүрэгдэг зүйл юу вэ? Өөр хүрэгдэг зүйл бол тоглоом шоглоо. Тийм би ер нь нэг тэгж одоо тийм нэг юм хүнээр өөрөө ингээл тоглолтог хэрнээ хүн надаар тоглохоор байдаг. Тэгээд яг жинкнээсээ уурладаг зүйл бол нөгөө ажил дээрээ ер нь жоохон би ийм амар зарчимч ахгүй. Яг л төлөвлөсөн мал хийдэг. Өөрөө яг тийм болохоор нөгөө хүмүүс юмаа төлөвлөчөөд ярьчаад цаг тухаанда хийхгүй байгаа дахар тэр байдал миний бүр яг жинкнээс аваарыг амар хүрэгдэг. Одоо ингээд би сая нэх ухаантай асуулт асууж мартчих. За тэрийгээ тэгэл ухаантайгаа дараа л асуухаас чи минь сайхан пиво ууж заяа.
бурхан байсан бол юу хийх вэ? Бурхан байсан болоо. Бурхан байсан болоо тест юу хиймээр юм бэ? Гэхдээ одоо энэ дэлхийгээл нэг жоохон өөдөн татах байсан баг та. Үгүй одоо сүүлийн үед амар ингэж боддог болсон ш. Нэм хүмүүсийн амьдрал амар баталгаагүй байгаа юм шиг тий. Тэгэл амар хүчин гараал дээрээс нь ээлтэй аймаа ингээл тий. Ер нь нэг тийм нөгөө магадгүй нэг 10 жилийн дараахыг төлөвлөхөд айгүй хэцүү болчиход байна шүү дээ. Тэгээ миний л бодол тоо. Тэр бурхан байсан бол тэгэл бүгдийн сайхантай ингээл нэг тайван тогтоогоод тэгэл хүчин байхгүй болгоод амар хүн болгоныг амар хялтий тий. Тэгэл амар дэлхийг амар гоё ногоо болоо. Тиймэрхүү юм хийх байсан ба. Одоо ямар хүнийг бикинитэй хармаар байна? Бикинитэй. Тэстэ мэдгүй. Нэг тийм юм өстө бодож байгаа юм байна. Бодлоо дотроо бодоод хийж байгаа. Тэгээ хийчихвэл. Бикинитэй өөрийгөө хард юм уу? Амар шууд ийсэн. Өөрийгөө хармаар. Одоо угаасаа юу болно шүү дээ. Жисэн Монголын нөгөө джиптер болно шүү дээ. Тэр дээр ч ер нь бөөнөрөө бикини өмсөн шүү дээ. Тэгэхээр чи нөгөө краш мараш авал. Ир юм хамаа. Манай Монгол ирдэг хүмүүсийн ховийтэй биш үү? Нийтлэгээрээ. Тий. Тэгэхээр нэг пак мак хармааргүй л. Six mixes наашгүй тий. Одоо танай компанийн хувьд гаднаас брэндүүд одоо оруулж ирж байгаа гэсэн үг үү те дистрибьютор гэсэн үг те тэгэхээр хэдэн орноос ямар төрлийн бараа бүтээгдэхүүнүүд бүтээгдэхүүний хувьд болохоор зарим нь бол нийтлүүлэгчээс авна зарим нь бол өөртөө оруулж ирнэ за Америкээс оруулж ирж байна Солонгосоос оруулж ирж байна нийтлүүлэгч нар бол тэгээ Туркээс Италиас Австрал тэгээ ерөнхийдөө ихэнх нь бол Солонгос ч одоо тэгээд айр сурчлагаараа тэгээ бүр number 1 шүү дээ номер 1 тэгэл гадны одоо барууны брэндүүд, Европ брэндүүд гэсэн тэгээ шид буюу нөгөө салбитик маркад наа Солонгост үйлдвэрлэдэг. Солонгостой бол юм ярихгүй шүү. Тэгэхээр ихэнх нь Солонгос одоо Монголд өчнөө олон Солонгос брэндүүд ороод ирчээд байгаа ч гэсэн тэгэл дутуу зөндөө л байгаа тий. Тэгээ бидний бас хэрглэж үзээгүй юм зөндөө байдаг. Тэгэл очоод нэг үзэхээр хөөх юм байд юм уу гэл тэгдэг тий. Манай ходоо хамгийн сүүлийн байдлаар нэг 50-аад брендийн 2000-аад нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Тэгэхээр яг нөгөө нэг брендing дэлгүүр биш. Айгу олон төрлийн брендing бүтээгдэхүүнүүдтэй болохоор ер нь одоо нөгөө гоо сайхны цогц дэлгүүр гэмээр юм уу? Аха бүх юмнууд байдаг гэсэн үг шүү дээ. Та юу хамгийн их хийдэг вэ? Үсийг минь торгомсог зөөлөн бас сэтгэл татан байлгадаг Даян шампунд итгэдэг. Олон төрлийн жимсний охоор найруулсан ямар ч химийн найрлагагүй үнэхээр төгс бүтээгдэхүүн. Даян. Дэлгүүрүүдийн чинь байршил хаана гэдэг юм? Төв салбар болохоор 19 төдий хаавал дүүрийн тэнд. Оо за. Тэгээ нөгөөх нь болохоор зайсэлтэй. Нөгөө нэг юу үсттэй нөгөө Flam product гэдэг нэрээрээ юу тий? Тэгээ манай төв салбар дээр болохоор Flam complex гэж явдаг. Тэгээ тэнд болохоор бас нөгөө гоо сайхан гэж одоо өсчингийн үйлчилгээнүүд тэгээ маникюр бидгүүр гэдээ бас тиймэрхүү үйлчилгээний зүйлсүүд бас байгаа. Оо тийм үү. Оо ямар гоё юм. Тэгээд зайсан дээр болохоор яг дэлгүүр. Гэтэ яг одоо мэдээж ингээл гоо сайхны дэлгүүр гэхээр ингээл нөө зөндөө байгаа шүү дээ тий. Бараг хэд талхаад. Тэгэхээр яг манай гол онцлог юу гэхээр Монгол хамгийн анхны удаа ерөнхийдөө жоохон одоо арай нэгтэй левел ахиулах зорилгоор арьс оншилгоо хийгээд зөвлөгөө өгөөд тэгээ дээрээс нь яг одоо яг л нөө жим дээр тренер авдаг шиг арьс арчилгааны ментор хөтөлбөр гэдгийг тийм тэгээ 3 6 12 сараар бүр одоо ментор авч болдог. Ямар гоё юм. Тэгэхээр 3 сар яг одоо тэгээ өөртөө чинь хулаад тийм бүтээгдэхүүнээ чинь зааж өгнө, онлайн хичээл үзүүлнэ, арьс арчилгааны. Тэгээд өдөр болгоны чинь те рутинийг гаргаж өгнө. Тэгэл энэний араас нь хэрэглээ шүү, эдэн минутын зайтай хэрэглээ шүү. Бүх юм дээр нь анхаарал. Инхээр үрдөө аюу хурдан болчдаг. Тэгэхээр би зүгээр нэг дэлгүүр гэж хэлэхээс илүү тэгээд те яг нөгөө ожилгоо зөвлөгөө нэг удаагийн бас яг л хүн нэмжид үзүүлдэгтэй л адилхан. Тэгээ яг нэг цагийн цагаа бүглээд тэгээ ирээд хүмүүсэйг арьсаа үзүүлэх гэж бас айгүйх
ирдэг. Тэгвэл хүмүүс одоо яг ингээл нөгөө зарим хүмүүс миний арьсаг хартаа гэж тэгдэг байхгүй. Тэгэхээр яг энэ ойлголт өөр аягүй шинэ учраас хүмүүс намайг гоо сайхны газар ажилладаг гэж болгоод байгаа. Та нар тэгэл массаж хийх үү? Чи өөрөө бараг те массаж хийх үү гэдэг. Тэгэхээр яг нөгөө тийм хэлгмээр. Тийм төрлийн яг гоо сайхны газар биш. Тэгэхээр хүмүүст ойлгох гэхээр аягүй ч манайх ингээд онцлогоо байд юм аа. Бүтээгдэхүүн ер нь олт дэлгүүр бүтээгдэхүүнээс суурилсан. Гэтээ зүгээр нэг маа гэж зарчихгүй. Яг онцлогоог нэгээд асуудлыг хамтдаа яг ярилцаад хаанаас нэглээ шийдвүгээ тэрэнд тохирсон бүтээгдэхүүнийг өгөөд хэрэглэх аргыг зааж өгөөд хуваарийг гаргаад ийм ямар гоё гэсэн. Өстой би тийм сонсож байгаагүй юм байна. Ер нь яг хэрэгцээ шаардлага нь гараад тийм байна яг. За яг ингээд арьс оншилдог газрууд бол бас нэлээд хэд байдаг шүү дээ. Оншилдог. Гэхдээ яг ингээд зөвлөөд ийм оо пакэж гэх юм уу те яг ингээд чивтертэй ингээд багштай ингээд явдаг юм. Амар гоё шинэ содон гоё сонсогдож байна. Тийм. Тэгвэл чи одоо тэгээд жисгийнхаа гişүүдэд хэдэн хувийн хөнгөлтөх юм? Шүүстэй. Манайхан би чинь ерөнхийдөө одоо за өөрийгөө амар магтсан цааш юм те. Ер нь бол нөгөө нэг яг дерматологист гэхээр те нөгөө арьсны эмчүүд бол аягүй их байдаг. Одоо эмчүүд маань бол ихэнхдээ яг те нөгөө гоо заслын тал руугаа боёо клиникээр те яг илүү явцдаг эстетик ч юм уу. Тэгэнгүүт чинь тэд нар маань юу хөө нөгөө филлер хийн, ботокс хийн те, лазер хийн. Тэгвэл би чинь яг дерматологист бол биш байхгүй юу? Юу хийдгүүхээр шүтээс бүтээгдэхүүнийхаа нөгөө найрлагыг судалдаг, бүтцийн судалдаг, үйлчлэгийн судалдаг, илүү ургамал судлаа явж байгаа. Тэгэнгүүт гэж бараа юу ч байсан болно. Тийм. Тэгэнгүүт ийм төрлийн хүмүүс яг үндэ Монгол шулуун хөлгөндөө айгу баг гарын 5% дотор шахуул байгаа. Яг зарим нэг нь чимээгүй байгаа. Яг өөрийгөө ингээд гаргаж ирээд явж байгаа айгу цөөхөн байхгүй. Тэгэхээр хүмүүс надаас ихэнхдээ чи арьсны юм ч юм уу? Чи баг хаан төгсөн ингээд өгдөг. Тэгэхээр энэ төрлийн сургууль угаасаа баг байх. Тийм угаасаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө 5 6 жилийн турш нөгөө өөрийгөө илүү бэлдсэн гэсэн. Тэгээд яг тийм учраас миний нэг удаагийн зөвлөгөөний цаг баг ингээд 2-7 хоног сараараа бүк талцсан байдаг. За тэгэнгүүт би тэгэл нөгөөдөлөө шуудтай дондоо оромж игээл. Тэгээ би миний бас нэг удаагийн зөвлөгөө ерөнхийдөө бол төлбөртэй байдаг. Тэгээ би жистэхэндээ бол дандаа төлбөргөө тэгэл бүтээгдэхүүн энэ төрөө тий. Үнгүү тэгээд хямдрал энэ төр үзүүлээ. Тэгээд дундуур нь хизээч холбогдсон байсан даан цаа ингээл хүрээд дэр инээ тэгээд. Тийм бас арын хаалганы байна байгаа тий. Гэхдээ яг алтын ёсоор хэдэн өгөж хэлэх юм. Тэрийг тэгэл царайг нь харж шүү. Чи болохгүй шүү дээ чи. Яана нөгөө халуунаны яваад ирсэн чинь 20 өгсөн нөгөө тэн дээр 30 өгсөн байл. Хэр их юм тий ах юу шаардлагатай байгаа тэгэл тэгвэл хідээс хэдэн хооронд хідээс хэдэн хооронд юм бэ? За тэрийг тэгэл дараа нь хүний нэхээр нь жичтэн ч яарэ. За тэгвэл тэ нэр амар хөөрхөн болж байгаад очих хэвтэй юм биш үү? Царайнд нь тааруулаад гээд байгаа юм чи. Одоо ингээд жисэд орсноос хойш одоо үндэсний ерөнхийлөгч гэж чи мэдж байгаа тий. Бас салбар байгууллагуудын ерөнхийлөгч гэдэг ингээд мэдж байгаа. Тэр дотроос хамгийн ингээд хүндэлдэг одоо хайрч хүндэлдэг тийм ерөнхийлөгч хэн бэ? Хүндэлдэг ерөнхийлөгч ёо. Гадаад салбарынхаа ерөнхийлөгч хэлбэлээ шүү дээ. Илүү. Тэр хүний давуу тал чанар манар нь одоо юун чамд илүү таалагтай. Зүгээр салбартаа гэдэг утгаараа хэлсэн юм уу? Эсвэл үнэхээр яг ямар нэгэн байдал нь одоо үйл тэ зүйл нь ямар нэг юм чамд илүү яг одоо зүгээр шулуунд нэг бүр амар ингээл тий бүр гэсэн юм бол байхгүй тий. Тэгээ би чинь бас нөгөө гişүн болоод удаагүй ш тий хүн болгоныг хангалттай таньж мэдгээд бас нэг хангалттай хугацаа байсан гэж бодохгүй. Ялангуяа 21 онд бол уусаа үйл ажиллагаа аюу багтай хоорондоо тий ингээл учрах хуулцах нь баг энэ жижиг хайрцангуй арай актив явж байна. Тэгэхээр яг хүндлэх хэмжээнд бол бүртээ одоо яг чин сэтгэлээсээ нэг хөндлөх хэмжээнд бол хүн арай гарч ирэх байх гэж би бодчих. Магадгүй би өөрөө нөгөө нэг хангалттай сайн таньж мэдээгүй байгаадаа цаг хугацаа гэдэг альва зүйл цаг хугацаа шаарддаг шүү дээ. Тэгэхээр яг салбартай байгаа гэдэг утгаараа мэдээж салбарынхаа тий ерөнхийлөгч үеийнхаа ерөнхийлөгч бүх ерөнхийлөгч тий. Танай салбар байгуулах чинь бас ер нь бол нэлээд их онцлогтой бас нөгөө аспакийн шилдэг салбар энэ төр болж исэн. Ер нь бол нэлээд их түүхтэй бас гоё юм өөртөө гэсэн онцлогтой тийм юм. Тийм болохоор би бас их баярлдаг, хүндэлдэг тий хинч байсан гэсэн ингээд яг түрүүний нөгөө нэг чинь бүхэл гэдэг шиг
салбар болгоно өөрөө өөртөө онцлогтой байдаг шүү Аха. дээ. Тэгээд танахыг ингээд бид нар зүгээр ингээд гаднаас ингээд ажиглаж шүү дээ. Би ч одоо яг танаа салбар биш болохоор дотор нь яг та нар шиг буцалж чадахгүй. Би ч өөрийнхөө салбартаа л те салбартаа л буцлаа шүү дээ. Яг ингээд харахад илүү их тийм нөхөрсөг ёстой төрөний чиний хэлдэг шиг нөгөө хамаатан садан юм шиг л ингээ би бинийгээ ингээ өв төгтөнд иргэдэг те гунигт нь аргаддаг баярлагт нь хуваалцдаг надад тийм юм шиг нэг санагдсан. Тийм тэгээд илүү их нь гоё салбартаа манлайлыг үзүүлээд илүү олон жил те ингээд олон найз нөхдөдтэй болоод бизнес нь өргөжөө мундаг байгаасаа гэдэг. Баярлаа. Өрөөж ийна баярлаа. Тий. Яа одоо манаас яг ингээд 22 асуулт маань нилээ эд асуулт болчлаа. Өөр хатураа хоёлаа. Буу халах гээд тэгээд хурж ирж оролцсонд маш их баярлалаа. Тэгээ ийм мундаг охиныг бас ингээд оруулсандаа бас бид миний хувьд ингээд баяртай байна. Гоё өөртөө ихтэй нийтэж ингээд шууд үзье хай хүү шушаа. Хүмүүс болохоор яг нөгөө царай зүс байр бадмаа нөгөө анхны сэтгэлээр амар эмгтээлэг харагддаг юм шиг байгаа. Тийг санагдсан орж ирэхэд үгүй юу? Хөөрхөн охин байна. Нэр яг наач юм байхгүй. Тэнгүүд яг доторх хүмүүс маань бол ерөнхийдөө нэрлэн тийм. Тэ одоо юу гэдэг юм жоох ирчүүчтэй тий хүмүүсээс намайг яг ингэж хүмүүсээс яг намайг тэр талаас нь харчуул айгу амар байх гэж хинтэй тий. Одоо ингээл жисэгийн ингээд 1500 гаруй ингээд гişүүдэд шууд ингээл өөрийг нь таниулчихсан шүү дээ. Харахаараа тэгэл ээ гэж уулздаг. За тэгээд одоо сүүлийн үг гэдэг шиг те хамгийн сүүлийн нэвтрүүлгийнхаа сүүлийн үгийг чамд үлдээ. Одоо юу хэлмээрээ, яамаарэ. Тэгээ юун түрүүнд те уурж оролцсон маш их баярлаа. Тэгээ бас салбараа төлөөлөөд те энэ бас жисийнхаа бусад салбарынхаа гишүүдэд хүмүүстэй өөрийгөө танилцуулж бас ийм боломж олсон маш их баяртай байна. Тэгээд бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. Тэгээд маш их баярлаа. Гоё яриа өрнүүлээ. За баярлалаа. За тэгвэл наатаа шууд дуусах ирэх юм болоо. Бороо юм ярьчихсан шүү гэдэг шиг. Яг нэг амар кул мөл гэжсэн чинь. Стонер. За ястаа ирэх юм байна гэж. Амар муу юм авчихсан. За баяртай. Тэгээ дараагийн дугаараар уулзъя.